Мэдээж Монгол улсын эдийн засаг барилгын компани ч бас хувийн хвшлүүд байгаа. Төрийн зүгээс тодорхой төслүүдийг аль болох зогсоочгүй үргэлжлүүлэх хичээнэ. Тэгээд одоо бүх зөвхөн ганц барилгын материал төдийгүй бүх юмны үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр бол салбар бол бүгд бол тодорхой хүндрэлүүд орж иж байгааг та бүхэн мэдж байгаа. Ямар ч байсан бол одоо өнгөрсөн урд хилийн хаалттай байдлын үед бид нар өнгөрсөн намраас эхэлж энэ хойноос Оросоос арматурыг татуулсан л да. Монгол улсад жилд бол 300 мянган тонн арматур хэрэгцээ байдгаас үндсэндээ 100 гаруй мянган тонн арматур орж ирсэн 40-50 мянган тонн арматур чинь замдаа явж байгаа. 7-8 компаниудыг Оросоос арматурыг импортлж ордог компаниудыг биднээс бодлогоор дэмжиж эзэлсэн. Одоо тэр компаниуд маань хэлж байгаа асуудал бол валютын хомсдол мөнгө шилжүүлэх хөндөрлөө тулгарч байна гэж бол хэлж байгаа. Ямар ч хэлсэн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд маань үнийн өсөлтийн асуудлыг бид нар бүх төсөл дээр магадлал хийж магадлалын үр дүнд одоо төсвийг дахин тодотгож гарч ирсэн нийт бүх төсвийг одоо улсын төсвөд үе шатаар суулгах асуудлыг хийж байна. Хувийн төслөөр хийгдэж байгаа төслүүд одоо бас зарим төслүүд бол үйл ажиллагаа үргэлжлүүлж явж байгаа. Одоо зарим нь одоо бас эрсдлүүдэд тооцоод хувийн төслүүд ч гэдэг зогсох одоо бас хувийн хвшлүүдээс өөрсдөө хамаар судалж байна.